ураг удуулга Спутник Монгол радио 92.5 спортын нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр хөтлөгч миний би Улаанбаяр болон Миша эфирийн найруулагчаар Галманд хулан чин зориг та бүхэнтэйгээ хамт ажиллаж байна. Бүгдэнд нь өглөөний мэнд. За өглөөний мэнд. Ямар ч байсан түүхэн бас нэг хоёр тоглолт болоод өндөрлөө. Тэгээд яг одоо бол дахиад өнөөдрийн 3 дахь тоглолт нь явагдаж байна. Норвег, Сенегал. Энэ нэг юм сонирхолтой нэг юм зүй тогтол яваад байгаа байхгүй юу? Юу гэхээр эхлээд Аргентин тоглоод Месси нэг илүү гол оруулангууд нь оройн Португал тоглож Арналдог нь харах гад тэгэнгүүтээ тэгэнгүүтээ Франц дээр Эмбапе яг нэг үеийн одоо юу гэдэг нэг класс тоглогч нар шүү дээ. Яг одоо үеийн төлөөлөгч нар шилдэгүүд те хоорондоо яг араасаа ингэж орж ирдэг. Эмбапе өнөөдөр солиорсон чинь Норвег бас 3-1-ээр Сенегалыг усж хагаад хааланд бас зүгээр байсангүй. Дубль хийж байна. Тэгж байна. За яжсан энэ шоудынхаа дундуур явж байхдаа энэ талаар илүү дэлгэрэнгүй ярьцгаая. Өчигдрийн байдлаар бол за хоёулаа Уругвай, Капо Вердиг ярихын үед бол ярьцсан. Шинэ Зеланд, Египтийн тоглолтоос эхлээд тэгээд болсон тоглолтууд руу ерөөхдөө ороод явъя гэж бодож байна. За Шинэ Зеланд, Египтийн тоглолт. За энэ тоглолт маань 3-1-ийн харьцаатайгаар бол өндөрлсөн. За эхний голыг бол Финсур маань 15 дахь минутанд Шинэ Зеландаас оруулсан бол за хариу 3 голыг Мустафа Сико 58, Мохамед Сала 67, Тресеке 82 гэсэн байдлаар за 3 голыг Египт оруулснараа хэсгээс юу гарах нь ойлгомжтой болчих шиг бол. Тэглээ тийм ээ. Түүхэндээ анх удаа баг Египт хэсгээсээ гарч байгаа шиг байна. Тийм ээ. Тийм. 4 оноотой болсон. За ерөнхийдөө тоглолтын агуулгаар нь аваад утсан ч гэсэн Шинэ Зеландын хувьд хэдийгээр одоо юу гэдгийг Премьер Лигт ч юм уу эсвэл тийм англи хөл бөмбөгийн стилтэй ч гэсэн хурд дутмаг байгаа харагдчихна. Крис Вуд руу дамжуулаад тэгэл мань хүн нэг ивэд хагас хамгаалт ч юм уу жигүүрийн тоглогч нар нь одоо юу гэдгийг орж ирж нэмэлт зөгтөг ч юм уу те. Одоо энэ хэний үүрэг байгаа гэхгүй. Лукаку ч юм уу эсвэл Оливье Жиру нэг тийм нэгийн өрөлтөөр ингэж аргашаага айдаг гэсэн штэ. Тим үүрэгтэй байх болов гэд бодсон ч гэсэн холын дамжуулалт нь бас Крис Вудээ бас онохгүй байна гэдэг зүйлийг бол Шинэ Зеланд дээр ерөөхдөө бол харагдлаа. За нийтдээ 10 цохилт хийснээс 5 оновчтой, за бөмбөг эзэмшилтэнд 44%, дамжуулалт нь 366, оновчтой дамжуулалт 82. Ерөнхийдөө бол Египтээс илүү гарах үзүүлэлтийг бол харуулсангүй. Тэгээ ер нь бол класс дутагдж байна л та. Яалчгүй ингэж харагдаж байна. Биний одоо хүч байгаад байдаг. Ер нь бол өндөр байгаад байдаг. Яг хөл бөмбөгийг ер нь зөвхөн биеэрээ биш, ер нь бол толгойд классаараа тоглодог тийм ээ. Ур чадвараараа илүүрхдэг. Тийм болохоор яалчгүй Египет нөгөө тийм дэлхийн шилдэг хэд хэдэн тоглогч нар байгаа болохоор тэд нар тэгээ тоглолтын харьцааг бас өөрчилсөн. За тэгээд Египтийн хамгийн анхны дэлхийн аваргын бас ялалт нь болж таарсан байсан байна. Тийм өмнөдөө хэсгээс ч биш ер нь бол бүр дэлхийн аваргад хамгийн анхны ялтаас байгуул. Тэгэхээр энэ жилийн дэлхийн аваргаар бол нэлээд олон амжилтууд гаргаж байна. Нэлээд олон рекордууд тогтоогдож байна тийм ээ. За одоо надад бити яриа гэх. Тэгээ одоо за Мессиг бол яг бол бас ойлгомжтой тий 18 дахь гол оруулаад дэлхийн шилдэг дэлхийн аваргаар шилдэг мэрэгэн бууч болж байна. Одоогоор ч тэгтээ бас дэлхийн авар дуусаагүй байна тийм ээ. Яг түүний араас Францын бас товтлогч Килиан Мбаппе өнөөдөр бас 2 гол оруулж 16 бөмбөгтэй болж байгаас араас нь бас ингээд алтгаал байна л та тийм ээ. За тэгээд дараа нь хоорондоо яг тоглолтууд нь таарж бас яг хэн илүү гол яах вэ гэж бас ер нь харагдан тийм ээ. За тэгээд за яг одоогийн байдлаар бас Норвегийн одоо Эрлик Хааланд бол тий бас 2 гол оруулаад за дебют дэлхийн аваргатаа шууд тоглолт болон 2 дахь тоглолтын дээр хоёулын дээр нь дубль хийнэ гэсэн бас нэг шинэ рекорд байгаа даа байхгүй. Тийм. Тэгэхээр ялчгүй. За тэгээд нөгөө Капо Верде нөгөө багуудаа ярих юм бол тэгээд хоёулынгийн нэвтрүүлгээс хөрөхгүй. Тийм. Энэ Шинэ Зеланд Египтийн тоглолтын дээр сая ерөөхдөө л ярьлаа. За Шинэ Зеландын хувьд бол за үндсэн спорт нь хөл бөмбөг гэж явж байгаа боловч баг хөл бөмбөг гэхээс илүү тэр регби байгаа. Регбитэй илүү холбоотой. Нөгөө хака гэдэг тийм ээ. Тийм. Тэр регбигийн гэдэг утгаараа нөгөө тоглогч нарын биенийх нь одоо хөгжил гэх юм уу эсвэл тэр үнэхээр тэр ДНХ-с наваад өсгөл Маори гаралтай улсуудтай одоо юу гэдэг нь цус солилцсон гэдэг утгаараа өндөр том биетэй байдаг ч юм. Би сайн мэдэхгүй нэг газар зүйн байршлаар ямар үгдгийг нь сайн мэдэхгүй. Гэхдээ Египтийн ерөнхийдөө
2 голыг авч үзвэл 20 дугаар давхраас орж ирсэн байдаг. Ерөнхийдөө бас айгу за 3-1 болчлоо гэж хэлсэн тийм ээ. Евро эхний голыг бол булангаас яжсан Шинэ Зеланд оролдогоор оруулсан. За хоёр дахь голыг Египтийн тэнцвүүлдэг голыг бол кросс хаяад кросс дээрээс одоо үсэрж оруулж байгаа. За хоёр дахь гол нь Мохамед Салах угаасаа тэр нэг дундын пассаар айгүй тийм богино пассаар бол өшгөлөд оруулчихж илээ. За тэгээд энэ том биетэй хоёр давхрах төр үнэхээр аюултай гэж хэлэх үйс одоо багийн өөдөөс булангийн цохилтоос орж ирсэн бөмбөгийг гол болгож чадчихна гэдг нь зөвхөн юу гэдэг хоёр дахь давхарт бол тийм өндөр шийдгээс гадна бас нэг мэдрэмж байх шиг байна л та. Байрал зүй авах тийм ээ. Тэгээ мэдрэмж яг хаана байх хэвээр тэр яг илүү харуулж байна л да яалчгүй. За тийм мэдрэмжтэй байна. Үүнээс гадна уулын 4 дахь гол орох боломжтой байсан. Нэг эсрэг нэг гарч ирчээ. Жохон удахын үед дулдчихлаа. Тэрнээс шууд ерөөхдөө Египт бол бараг 4-1-ээр дуусгахад бол их ойрхон л байсан харагдаж байна. За өчигдөр хоёулаа бас юу яриаггүй өнгөрүүлсэн юм аа. Нөгөө Японы тоглолтыг бас яриаггүй өнгөрүүлсэн юм аа. Одоо Японы шигшээ баг болон Тунизийн тоглолт. Энэ бас түүхэн тоглолт болсон. Яагаад гэвэл за энэ нь нэгт Эфесхийн Япон Тунисийг 4-1-ээр хожихын үед бол хожиж байгаа. Яг түүхэн гэдэг нь ямар учиртай вэ гэхээр нэгт Тунисийн шигшээ багийн дасгалжуулагч яг дэлхийн аварга эхлэсний дараа эхний хожигдлын дараа халагдсан. Араас нь яг процессын дундаа дэлхийн аварга ерөөхдөө явагдаж явах дундаа дасгалжуулагч томилогдоод орж ирж байгаа баг анхны тохиолдолд ярьсан. За бидний бас харж ирсэн л юу гэлээ дасгалжуулагч байлээ. Эрве Ренар гэдэг л үүдээс. Тийм аа. Энэ бол одоо нөгөө юугаар хиний 2022 онд Сауди Арабыг удирдаад Аргентиныг нэг ялдсан шүү дээ. Яг 2-1-ээр ялжсэн тийм ээ. Тэрний дасгалжуулагч Эрве Ренар гэж хүн байгаа. За ерөөхдөө шигшээ багуудаар нэлээд явцсан. Ялангуяа Францын багуудаар нэлээд явсан байна. 2012 онд Замбияг Африкийн аварга болгож ирсэн байна. 15 онд Заны Ясирыг Ivory Coast-ыг Африкийн цом төрүүлсэн. 22 онд Сауди Арабыг удирдах аварга болох замдаа явсан. Аргентины 2-1-ээр хожиж түүхэн ялтанд төрсөн. За тэр үед чинь Сауди Араб чинь бүх нийтийн амралт зарладаг үлээд байсан. Тийм аа. Тий. За ерөөхдөө Тунис дээрээ дэлхийн аварга шалралтын дундор одоо багийг хүлээн авч Японы эсрэг тоглолтоос эхлэн ерөөхдөө бол удирдсан. Гэтэл Тунис Японд 4-1-ээр хожигдож хэсгээсээ гарах боломжоо ингээд ерөөхдөө бол Тунис алдчихжээ. Ингээд дэлхийн аварга бол ер нь бол өндөрлүүлээ гэж ойлгож болно тийм ээ. За тэгээд бас юу н түүхэн өдөр гэхээр дэлхийн аварга шалралт тэмцээний одоо 1000 дахь тоглолт болсон тийм ээ. Япон Тунисийн хувьд бол тэгэхээр бас 1000 тоглолтод нөгөө дэлхийн аварга орхих нөгөөдг нь дэлхийн аваргын чааш явах эрхийг авч яах гэхээр бас гоё тийм ер нь лач холбогдолтой бас өдөр байлаа тийм ээ. Тий. Бүр 1930 оноос эхэлдэг байхаа. Тийм 30 оноос байна тийм ээ. Тийм дэлхийн аварга тэрнээс хойш ерөөхдөө баг 30 оноос хэр чинь ялчгүй дараа дэлхийн аварга чинь 100 жилийн ойтой шүү дээ. Тэгэнгүүтээ 30 оноос ерөөхдөө 96 жилийн түүхэнд за өмнө нь бол дэлхийн аваргад оролцож байгаа тоглох одоо багийн тоо бол ерөөхдөө бол бага байсан. За энэ түүхэнд ингээд аваад үзэхэд 1000 дахь тоглолт руугаа ирж байгаа гэдэг нь бас бид нар айгүй тийм түүхэн тоглолтыг үзсэн байхгүй. Яг хөө энэ оролцогчдын тоо бас ингээд 48-аас илүү нэмэгдэхийн үед бол нэмэгдэх боломжтой ч гэсэн дахиад нэг 1000 дахь 2000 дахь тоглолтоо ч юм уу 1500 дахь тоглолтоо бид нар үзье гэвэл цэстам минимумдаа нэг 40-50 жил зарцуулагдах байхаа л гэж бид нар бодож байна. Тий. За дөрөвтгийн харьцаатайгаар Япон бол ерөөхдөө нэлээ илүүрхсэн. За Японы тоглолт бол үнэхээр гоё үлээ. Шведийн шигшээг 5-1-ээр буулгаж явсан Голландтай 2-2-оор тэнцсэн баг чинь Япон шүү дээ. За өндөр шахалт хурдан шилжилттэй төвийн шугамдах техникийн даваадал жигүүрээр олон удаа хамгаалтын ард зай гаргаж чадсан. Тунисийн хамгаалтын алдаа болон бөмбөг эзэмшил сул байсан. Ер нь бол Японы тэр шигшээ гарч ирсэн одоо юу гэдэг багийн бүрэлдэхүүнийг аваад утсан ч гэсэн нэлээ эвгүй бүрэлдэхүүнтэй гарч ирсэн гэж би ерөөхдөө бол харсан. Яагаад вэ гэхээр би нөгөө Маэдаа л буцаад гарч ирэх юм болов гэж бодож байгаа байхгүй юу? Тоглогчоор нь үзүүрийн тоглогчоор Маэдаа гарч ирээл за Ито хагас дээр ч юм уу те Накамура Камада гэж энэ нэр гардгаараа гараад ингэж явах юм болов гэсэн чи Уэда гэдэг нэг тогтолцогч гаргасан. Энэ нь өөрөө Голландын Нидерландын Eredivisie лигийн мэрэгэн бууч юм бэл.
Тэгэхээр бас Галанта тоглож байгаа юм чинь Галанты бас тэр хев маягийн мэдж байна тийм ээ. Тэгээд магадгүй бас Галант за яг энэ товтлогчийг гарна гэж бас бодоогүй тий. Тэгээд бас ингэж сэлгээ хийх боломжтой байдаг нь одоо дэлхийн аваргын бас онцлогуул нэг тийм ээ. Тоглолтын арга барилаа ер нь бол яаж солих боломжтой байдаг. Тэгээ яг тэр нь бас яг энэ дээр ингээ харуулж Галант бас тухай багуудыг бас ингээд гайхшилсан байхгүй. Энэ ингээд тэгэнгүүтээ ингээд бид нар ингээд статистик ч юм уу янз бүрийн тоглолтын дараа хайлайтс үздэг ч юм уу те эсвэл одоо бид нар янз бүрийн аппликейшн ашиглаж байгаа шүү дээ нөгөө нэг тоглогч нарын дундаж үзүүлэлт нь тэр тоглолтын дээр юу гэдгийг сайн байвал 7-оос дээш юм уу 8-аас дээш коэффициенттэй болол дунджаас доогоор байвал нэг 6 ч юм уу те 5 болол тэгэнгүүтээ багийн тоглолтыг хэрвээ ингээд аваад үзэх юм бол ихэвчлэн нэг 3-аас 4 тоглогчныг 6 ч юм уу 7-оос дээшээ болж тоглолтыг чирж явдаг. Бус нь яг багийн тоглолтыг хийдэг зүйлийг аваад үзэх гэхэд Японы шигшээ багийн яг энэ тоглолтын дээр бүгднгийнх нь үзүүлэлт 7-оос дээш байна. Багаараа маш сайн тоглолцсон. Тийм ээ. Яарч гэдгсэн байна. Бүр ингээд адгийн юм уу гэж муухагаар хэлэхээр хаалгач чинь хүртэл бөмбөгөндөө хөрөхгүй байхад нэг 6 мургаатай болчихдээ шүү дээ. Тэгэхэд хаалгач нь хүртэл 7-оос дээш коэффициент үзүүлсэн байгаа байхгүй. Тэгэхээр багаараа Японы шигшээ баг сайн тоглолцсон байна. Үүнээс гадна Мориясу одоо тасгалжуулагч нөгөө л нэг цаасан дээр юм тэмдэглэлийн төвтөд дээр юм бичээл тийм ээ. Тий, Death Note хийгээд байгаа шиг. Тий, энэ бол өөрийнхөө нэг баатруудаа ингэж нэг дуудаж байгаа юм шиг тийм ээ. Яг анийн баатруудыг дуудаж байгаа юм шиг ялчгүй бас гоё харагдж илээ. Амар зөв тийм өөр ингэсэн тийм бас характертэй, стилтэй тийм ээ. За би бол ингээд Аазтаа бол бас тийм нөгөө анхаарлыг татах тийм тасалжуулагч бол сайн санахгүй байна. Одоогор бол ерөнхийдөө гарахгүй тийм ээ. Тэгэхээр бол магадгүй за Япон биш өөр бас том багуудыг өдөртөх ч юм уу магадлал бас байгаа тийм ээ. Насны хувьд бас гайгүй байх тийм ээ. Тийм. Гэхдээ ерөнхийдөө шигшээгээр нийтлэн үдчих байх л гэж би ерөнхийдөө харж байна. За нэг талаараа нөгөө Солонгос ч бас нөгөө Солонгос хүнээ дасгалжуулж байгаа шүү дээ. Тэгэхээр яг нь Солонгосын нэг алдаа яг тийм Солонгос хүнээ дасгалжуулж ийн л гэдэг нэг юм юу явж л байл л дээ. Нийтлэл явж л байл л дээ. Тэр одоо хэр үнний ортыг нь би сайн мэдэхгүй байна. Гэхдээ Япон дээр бол яг Япон хүн одоо яг энэ дасгалжуулагч хийж ийн. За дээрэс нь миний санаж 18 оноос хойш нүү 22 оноос хойш энэ дасгалжуулагч чинь ямар ч байсан 22 онд байсан. 22 онд байсан. Байгаад нөгөө яг өөрийнхөө тэр нөгөө тэмдэглэлийн төвтөр дээр юм бичдгийг тэрэнд авсан шүү дээ. Тий. 18 онд тэр чинь за би сайн санахгүй 18 онд тэр ч бас буруу бодож санаж иж магадгүй нөгөө бэлэг дээр нөгөө бариулдаг дээр дасгалжуулагч солигдсон байж магадгүй. За яажсэн эхнийг бол хэрвээ Япон түнэсийг авч үзэх юм бол кросс хайсан. Кросс дээр бол яг эхнийг бол жоохон азтай гэмэрч юм шиг эсвэл нэг юм өсгөөдөж татаад оруулсан байсан. За хоёр дахь голыг аваад үзэх юм бол холоос ирүүлсэн тэр дамжуулалтаас авахлал ерөнхийдөө бол нэлээд гоё. Ер нь яалчгүй Япон бол давмгаа байсан. Тий. За Түнисийн шигшээгээс аваад үзэх юм бол нэг гоё одоо юу гэдэг юутай хамгаалт хийсэн. Нэг кросс дээр бол Рикиг аягүй сайн хамгаалт хийсэн. За хоёр дахь нь юу гэхээр за үнэхээр техник сайн байсан одоо юу гэдэг техник технологийн 90% бид нар амьдарч байгаа болохоор яг нөө шугам бараг давцсан байсан бөмбөг гол болсонгүй шүү дээ. 0.2% гэсэн шүү тийм ээ. Тэр одоо яг юу юм одоо тэр нэг үс шиг нэг тийм тэгвэл алтарт тайлбарлагч Балжин Ямгой хэлтер нөө бритний 1001-тэй тэнцэх үйс гэмээр зүйл дээр. За тэр хаалгач ч гэсэн бас сайн байна. Яг тэрийг ингээ барай зогсоодсонд нь. Тэгэхээр бас яг нэг юм кармаж хаашийн тий. Тэгтээ нэг эргэж агаад өмнө бол Япон бас яг нэг юм предгний нэг тэр өдөр дээр байсан шиг л бөмбөг гараагүйгээд гол хийжсэн. Яг энэ чинь бол эсрэгээр гол хийж чадаагүй нэ гэж бас ингээд харж тийм ээ. За тэгээд ингээд хоёр одоо тэгээд яг тэр нөө бритний 1001 дээр тулсны дараа холоос бол ууяда аяасаа зохиж хоёр тэгийн харьцаатайгаар бол тоглолтыг бол ерөнхийдөө бол чигийг нь бол гаргацсан юм аа. Хоёр тэгийн харьцаатай болгоол за тэгэл дундаас нь хайдаг ч юм уу. За тэгээд ер нь бол Түнисийг бол өстой нэр хүүрийн тараалаа гэж. Би бол яг тэгж хэлмээр байна. Японы хувьд бол нэр үнэхээр зайжлахгүй л зайлглаа Түнисийг бол. Жигэн будаа тараалаа гэж. Харин тийм. Бүр нэр үнэхээр Япон бүр өгдөж байгаа байхгүй. 4 дахь голын харсан уу? Ингээ кросс хаян гутаа ингээд
Нэг тэгж тийм хүчтэй мөргөж байгаа зүйл биш, зүгээр юм хөөргөлттэй мөргөөд хайцсан. Хоёр хамгаалагч очиод мөргөөд угаасаа хөрөхгүй нь ойлгомжтой. Хаалгач нь тийш гүүхгүй ойлгомжтой. Зүгээр тийм ээ. Үдж байгаа маягаар гол оруулж байгаа байхгүй. Тэгээ Японы яг нөгөө эхний гол нь бол бас өөрсдийн хувьд бол хамгийн дэлхийн аварт бол хамгийн нөгөө хурдан гол оруулсан бас. Нэг тийм тэмдэглэл байна бас. За ингээд Японы Тунисын бүр ингээд түүхэн дэх мянга дахь тоглолт бол дөрөвтгийн харьцаатайгаар Японы талд бол ингээд шийдэгдэж дууслаа. Япон баг юунасаа за энэ бүлэгч бас хэцүү байгаа л дээ. Эвгүүлэлтэй. Одоо энэ юунаас авахуулаад Голланд байгаа. Голландаас гадна одоо за Тунис ч яг бай тэгээ Тунис ундгаараа унчлаа. Ерөөхдөө бол ингээд Швед, Япон, Голланд за Швед бараг 3-аар гараад за Голланд Тунисийн тоглолтын дээр Эрве Ренарын Тунисийн шигшээ багийн яг тэр нөгөө нэг дасгалжуулаад тодорхой хэмжээний хугацаа өнгөрцөн болохоор тухайн үеийн дэлхийн аварга болж исэн Аргентиныг хожоод болцсон чи ягаад Тунисээр бас Голландтай тэнцэж болохгүй гэж бас их сонирхолтой одоо юу гэдэг мөч нь хизээсэн гэхээр нөгөө 45 дахь минутын дээр одоо завсарлагын 45 дахь минутанд 22 оны дэлхийн аварга дээр байхгүй ховц солих хөрөөнд орчоод та нар бөмбөгөн дээр тулж ажил хамгаалт яах гэж ирсэн Месситэй хамт зураг авахулах гэж ирсэн юм уу та нар гэдэг байдлаар ерөөхдөө нэлээд ууртай ховц солих хөрөөнд бол орилж исэн. За тэгээд ер нь багийн уур амьсгалыг бол тодорхой хэмжээнд яг үнэхээр сонсож чаддаг хүмүүсээ байл үнэхээр өргөх чадахгүй тийм дасгалжуулагч юм шиг байна лээ миний ойлгосноор. Тэгэхээр Тунис бол баг нэг гүүх гүүхгүй нохоо саад гихчээр Голландд нэг саад болоод Япон Шведийг хусаад тэгээд нэгээр Япон гарч ирээд за тэгээ хоёроор Голланд тэгээ гуравт бол Швед гэж ингэж үзэх байх таа л гэдэг зүйлийг ерөөхдөө бол харах гад байна. За тэгээд гурав дахь дараг басаа тэгэл яг бүгдийг харуулна те шийдвэрх одоо мөч нь одоо бас яг нэг байр байранд нь айж нэгдэх шиг тийм ээ. Тий. За тэгээд за ямар ч гэсэн ингээд нэвтрүүлгийн цаг ер нь л хоёлоо ингээд айгүй бонхон болохоор за дараагийн тоглолтоо. Тэгээ. Одоо төв бас л дараагийн түүхэн тоглолт байна. Хоёр тгийн харьцаатайгаар Аргентины шигшээ баг, Австрийн шигшээ багийг бол буулгаж авсан. Тэглээ. Гэтэ хоёлоо энэ дээр бол нэг бас олон юм ярихгүй бах уу нөгөө тайлбар шиг бацсан Мессиг бол тулд нь магтцсан. Ярихан баг үлдээг. Яг нэг хэцүү юм пенальти алтлаа. Тэглээ. Тий, сэтгэл зүй бас дэлхийн аварга хүн за дэлхийн шилдэг тамирчин байсан ч гэсэн бас нэг юм пенальти дээр алдаж ийн гэхээр өөрөө зөв л энгийн хүн байгаа байхгүй тийм тамирчин бас хүмүүс шиг ингээд сэтгэл хөдлөл байдаг алдах боломж байгаа. Тэгээ өчтөр бас ярьсан чинь тэр дэлхийн аварга дээр хамгийн их пенальти алдчихсан тамирчин бас таарсан. Тэгсэн баг. Тэгээ 3 пенальти алдчихсан гэхээр бас л ялангуяа Месси шиг тоглогчийн хувьд бол пенальти алдна гэдэг. Яг нэг юм янз бүрийн юмнууд ярьдаг л да. Одоо Роналдог бол өдөрөнгөө нэг пенальто гэж нэгээ доромжлох маягаар тэгэж ярьдаг. Танаа яг Роналдо шиг пенальтигаар бид нэг гоолоо нөхсөн биш. Месси бол яг тэр нөгөө хөдөлгөөнгүй бөмбөг зогтоол ерөнхийдөө жоохон хүчтүүлждэг юм шиг санагдсан пенальтигийн тал дээр. Яг чөлөөт цохилтыг бол гоё тааруулаад байгаа. 14 оны хэрвээ тэр чөлөөт цохилтыг бас тааруулсан бол Герман юуны тоглолтыг тэнцвүүлчих бас боломжтой байсан шүү дээ. Аргентины финалыг бол тэнцвүүлчих боломжтой байсан. За Австрийг би харин ингэж яг хоёр тэгэр хожигдно гэж ерөөхдөө бол бодоагүй. Нэг тэгэр ч юм уу эсвэл за үнэхээр тэнцэнэ гэж бодоагүй гэхдээ нэг тгийн харьцаатай бол буух болов гэдэг зүйлийг ерөөхдөө бол бодсон. Тэр нь яагаад вэ гэхээр нөгөө рангник дасгалжуулагчийн үед одоо жинхэнэ одоо геген прессинг гэж одоо тактик байна. Одоо энэ нь одоо орчин үеийг ярих юм бол одоо Томас Тухел болон Юрген Клоппийн ашигладаг одоо энэ прессингийн буюу юм даралтын юм тактик. За энэний загалмайлсан эцэг. За яг Австрийн тоглолтыг харах юм бол яг юм геген прессингээрээ тоглохын үед тоглож байгаа. Тийм болохоор Аргентины шигшээ багт ерөөхдөө жоохон дарамт үүсгэх болов гэдэг байдлаас бол ерөөхдөө бол би харахын үед бол харсан. Гэхдээ ялчгүй Месси бол Месси л байд юм байна. Хоёр тгийн харьцаатайгаар ерөөхдөө буулгаж авахд бол яа. Ер нь бол айгүй гоё байлаа. Гэхдээ Аргентин бол бас өөрийгөө бас эвгүй байдалд оруулчлаа гэж би бол гэж хараад байна. Одоо яг энэ хоёр тоглолтыг хараад. Яг одоо энэ давталгааны шугам дээр очиод өөрсдөө шийдвэр гаргахгүй шууд Мессид өгöd байна л да.
Тэр нь маш том бас алдаа болох магадaltaа шүү л гэж дотроо бол яг юм тактикийг харахад бол тэгж бодож байна. Нэг хүнээс жоохон хамааралтай болох зүйл харагдах. Магадгүй тий тэр хүн одоо бэртэл авна уу эсвэл хуудас авна уу яана уу гэд нэг бас асуудал гарна штэ. Тохиолдол тий. Тэрэн дээр нь одоо ингээд яг яах хэрэгтэй ингээд тий шинэ арга шинэ тактик бас боловсруулах хэрэгтэй юм болоо. Одоо бол нэг 3 дахь тоглолтын дээр ялчгүй Месси бол амарх баха гэж бас магадгүй тийм ээ. Эсвэл за голын юу одоо нөгөө сул баг байгаа юм чинь бас голоо ингээд цаашаа ахиулах уу гэсэн ийм хоёр сонголт байгаа болох л та. Тэ. Гэхдээ бол надад бол Мессиг амраагаад яг өөр шинэ хэв маяг ингээд өөр тоглолтоо ингээд бас гаргаж хайвал илүү давуу тал болох байхаа гэх. Одоо тэгээ Аргентин Йордантай тоглох юм чинь баг яг ирээдүгэ бодож үзэх юм бол баг Мессиг амраацсан зүйл л төө. Тийм, уг нь бол. Йордан угаасаа гэхдээ яг нэг ийм одоо юу гэдэг нь довтлогоон дээр бүгдээрээ ижил статустай байгаа жишээг аваад үзэнгүүт Испани дээр чи ерөөхдөө тийм байсан шүү дээ. Ойерзабал, Ламин Ямал, сүүл Ламин Ямал гарч ирээд ч юм уу дээр ингээд аваад үзэнгүүт бүгдээрээ шийдвэр гаргах боломжтой болоод ирэхээр бас тэр талбай ийм давчуу болж санагддаг байх л та. Тийм л дээ. Хин одоо зогчих гэж үзэл оролдоод байдаг. Яадаг ч байсан Месси рүү бол пас өгöd байгаа нь ерөөхдөө бол ажиглагдахын үед бол ажиглагдчихж байгаа. Үүнээс нэг Месси Роналдогоос нэг талаараа одоо юу гэдэг нь шигшээ баг дээр илүү байдаг шалтгаан юу гэхээр заавал бөмбөгийг нөгөө өөртөө авах гэж улаарад байдгүй. Тийм. Яг ирсэн тохиолдолд тэрийг тодорхой хэмжээнд одоо юу гэдэг нь гол болгодог ч юм уу эсвэл дараачийн дамжуулалтаа өгөх гих мэтийн маш гоё одоо холбоосыг нь бол хийж чаддаг. Роналдо болохоор яг юм төгсгөж маягаар орж ирэнгүүтээ босод байгаа тоглогч нарынхаа нөгөө зайг одоо хаагаад байна л та. Тий. Тэр янэргийн хүртэл хэлсэн үг байгаа шүү дээ. Роналдо бол Португалийн шигшээл хожих ёстой гол оруулах ёстой болохоос биш Криштиано Роналдо бол гол оруулах тийм юу шин шүү дээ. Чи одоо хэрвээ шигшээ багтаа тоглож байгаа бол гэдэг. Энэ бас нөгөө энэ жилийн дэлхийн аварга дээр аналистууд нь их гоё байна. Ялангуяа албан ёсны аналистууд. Тэр Златан тэгээ тэр Анри хоёр. Тэгэд Анригийн тэр хийсэн надад бас айгүй таалагдсан л та. Одоо нөгөө Араб лигт нэг тамирчин байт юм байна л та. Давтлагч. Тэр нь лигдээ 500 гол хийсэн гэж байгаа байхгүй юу? Тий 500 гол хийсэн. Тэгээд тэр одоо хаана байгаа? Тэрийг одоо мэдэж гин үү? Би лигдээ хэдэн гол хийсэн. Тэгээд би хаана байна гэж ярьж л тий. Харьцуулт. Тэгэхээр яалчгүй тэгээд бас гол бол яг уу бас үзүүлэлттэй тэгтээ тэр чин шигшээ багийн одоо өөрт нь яг юу хэрэгтэй байгаа тий. Ганцхан л нэг юм дутаад байгаа шүү дээ. Цом хэрэгтэй байна уу? Эсвэл зөв голын тоо хэрэгтэй байна. Хэдийгээр бид нар хөлбөмбөгийн бурхан техник Диего Армадо, Марадона ч юм уу Пеле гэж ярьдаг. За Марадоногийн бол яг ямар нэгэн байдлаар бид нар бичлэгээр ингээд үзсэн байж болно. За Пелегийн бичлэг бол байхын үед байгаа гэсэн тухайн хөлбөмбөг ямар байсан бэлээ. За дэлхийн хамгийн их гол оруулсан тамирчин Пеле байгаа гэсэн Бразилийн шигшээ багийн одоо аваргын жишээл бол авцсан хүн байхгүй юу? Тийм тий. Марадона бол тийм олон голтой тоглогч биш ч гэсэн Аргентины 2 удаа дэлхийн аварга болгоцсон хүн байхгүй юу? Тэгээд бүр домог гэж ярьдаг тийм ээ. Ийм болохоор домог болж байгаа. За Месси бол Аргентинтай бас тодорхой хэмжээний домог болохын үед бол болж байна. За Марадона тэр хоёрыг харьцуулгангууд Мессиг яагаад голоод идэг гэсэн мэхээр дэлхийн аварга авч өгөөгүй л гэдэг утгаараа голдог байсан шүү дээ. Одоо болсон чинь өмнөх 22 онд бол Аргентин дэлхийн аварга болчлаа. Месси бол буцаад ингээд топ статус руу ороод ирсэн. Португалийн шигшээ муу шигшээ биш. Багийн үед бол сайн бүрэлдэхүүнтэй баг. Даанч эгоцентризм өндөртэй, амьдах өндөртэй одоо Рафаэл Ляо, Бруно Фернандеш тэгээ Роналдо 3 нийлчихээрээ. Ерөөсөө тэр нэг дундын зай гэж юм байхгүй. За тэр ганц нэг учрыг олох гэдэг нь баг Бернардоос илүү байгаа хөхд. Хөрнтэй тий. Тэгээд Витини нэг байна да. Тий, Витини бол үнэхээр яг юм интеллигентний тоглогч шттэ. Витини бол тэгэл яг өөрийг гүйцэтгэл хийх хэрэгтэй юм л хийж байгаа байхгүй. Тий. Тэр нь бол надад харагдсан. Яалчгүй. За тэгээд одоо сүүлийн одоо нэг дараачийн тоглолт яг одоо шууд явж байгаа тоглолтыг бол маргааш тайлбарлаж явчих гэж бодож байна. Ирак болон одоо Францын шигшээгийн тоглолт 3-1-ийн харьцаатайгаар бол өндөрсөн энэ тоглолт бол бас тодорхой хэмжээний онцлогтой тоглолт байсан. Юу гэхээр цаг агаарын улмаас болж хойшлогдсон. Тэгсэн тийм ээ. Яг нөгөө завсалгаа болоод тэгэл хойшлогдсон. Яг үл тийм чи аян цохим болно шүү дээ. Аянтаа тийм одоо юута бороо одоо шуурд нэг тийм цаг агаар байсан. Тэгээд яг тэрний дагуу ер нь бол бүтэн цаг гарan одоо
хойшлогдлоо. Тэгээд дэлхийн аваргын бас хамгийн урт тоглолт боллоо гэсэн бас нэг тийм тэмдэглэл орсон байдаг. Тэгээд Килиан Мбаппе 2 гол хийж тэгээд энэ удаагийн нөгөө алтан бөмбөгийг эзэмшиж байгаа Дембеле маань нэг ихний голоо хийлээ. Тэглээ. Бас яг бас уул нь гоё тоглогч. Тэгээд ингээд юу нь бол шигшээдээ алга болчтой гэж яриад байдаг тийм ээ. Тэгээ ялангуяа сүүлчийн тоглолтын дээр бол яг ихний тоглолт дээр яг тэгжсэн. Тэгээд сая бол ингээд гол хийгээд бас батлаад бас дэлхийн шилдэггүйтэй хамт тоглодог шүү гэсэн тийм бас байр суурьтай байлаа. Өнөөдөр 2 дахь голыг аваад үзэнгүүт ерөөсөө Иракийн шигшээж гэсэн өөрөөсөө ойлголцоогүй тэгэл алдсан л гол. Тийм тоглолтод өгсөн байхгүй тийм ээ. За тэгээд иймэрхүү байдлаар 3-1 ярцаагаар Франц Иракийг бол буулгаж явлаа. Энэ бол нэг тийм шокнд орох тоглолт бол биш байлаа. Зүгээр яг хуу түүхэн зүйлээс аваад үзэх юм бол энэ дэлхийн аваргын анхны удаагийн одоо юу гэдэг цаг агаараас болж хойшлогдсон тоглолтуудын нэг нь жишээлбэл энэ байлаа. Энэ нэг 13 км радиус дотор цахилгаан буухад л ерөөхдөө тоглолт хойшлно гэсэн нэг тийм журамтай юм байна шүү дээ. За ингээд 3-1-ийн харьцаатайгаар бол Ирак ингээд бууж авсан. За яг одоогийн байдлаар бол за Норвег Сенегалийн шигшээ 3-2-ийн харьцаатай бол ингээд үргэлжилж байна. За 11 цагаас Йордан болон Алжирийн шигшээ болох болно. Энэ бол за маргааш.